Украины засгийн газар 6,000 тэ нас барсан зэргүүдийн биеийнхэн одоо цогцыг хүлээж авахгүй хизээ үрд хүлээж авахгүй юм бэ гэх юм бол тэр ар гэрийнхэн тэ бид нар нөхөн төлбөр авахгүй гэсэн амлалт баталгаа өгснийхэн дараа гэр бүлийнхээ гишүүнийхээ цогцоо аваарай. Энэ юу юм? Энэ одоо Америкийн зэвсэг дуусж байгаа. Зэвсэг үйлдвэрлэх чадвар нь дуусж байгаа. Газрын хавар элемент ерөөхдөө аль хэдийн дууссан. Тийм учраас Дональд Трампын баг одоо хятадуудтай худалдааны хилцлээ маш хурдан хийх гэж үзэж байгаа. За, тэгээ Дональд Трамп энэ тухай бас өөрөө өчигдөр орой амаа нээсэн. Юу ярьсан бэ гэхмэл хэдүүлээ сонсцгоё. I think it's a time to celebrate our military. You know, we've rebuilt our military largely. Little low on ammunition. Okay. Жо Байденаас засгийн газраа хүлээгээд авсныхын дараа Дональд Трамп өөрийнхөө юу хийсэн гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол тий цэргийн хүчээ шинээр барьсан, шинээр буцаагаад босгож ирсэн. Энэ дотроос юу орсон байгаа юм бэ гэх юм бол 2016 онд хийсэн ажлуудаа бас дурдж байгаа. Гэхдээ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол айгүй сонирхолтой. Little low on ammunition. Сум гэхдээ дуустдагч юм. That's because it goes out very fast to other countries, one in particular. Ягаад манай сумын агуулгах дотор баг сум үлдээгүй юм бэ гэвэл бусад орон руу ингээд явж байгаа маш хурдтай дуусчдаг. За тэгээд нэг улсыг тодруулах хэлсэн. Тэгээ хамгийн гол нь нэг улс руу маш ихээр явж байгаа. Тэр улс аль нь юм бэ? But we'll get that back very quickly. But we have a military the likes of which nobody has. Nobody comes close. We have the best equipment in the world. We make the best equipment in the world. Ариг одоо өөрийнхөө цэргийн хүчийнхаа жоохон магтж гин. Гэхдээ ингээ харах юм бол HIMARS, Abrams tank, F-16 онгоц гих мэтчлэн ер нь Орос Украины дайнд юу ил тод болсон бэ гэвэл энэ барууны зэвсэг ер нь бол шин байлдааны тактик стратегийн орчинд тийм амар амжилтанд хүрэхгүй юм байна. Ерөнхийдөө тэр чигтээ дрон, батареи, Wi-Fi, Starlink гэх мэт шин. За Америкчууд нэг том давуу тал байгаа. Тэр юм бэ гэх юм бол Elon Musk-ийн Starlink. Тийм учраас бас Donald Trump Elon Musk-тай алцахгүй байгаа яагаад гэх юм бол Starlink зайлшгүй хэрэгтэй. За өөр юу дуусж байгаа юм бэ гэх юм бол Украин талд сонирхолтой. Тэдний мөнгөнд дуусж байгаа. За урчигтэр хэлөө. Би юу ярьж исэн бэ гэвэл Украинчууд өөрийнхөө 6,000 нас барсан цэргээ хүлээж аваагүй юм байна. Оросууд нь ерөөхдөө хүргэж өгсөн, тохирсон газар дээр ирсэн. Тэгээд оросуудад юу бэлгэлсэн бэ гэх юм бол маш том пропагандагийн ялалт бэлгэлсэн. Тэгээд хуучин Орос холбооны ерөнхий сайд Дмитрий Медведев юу хэлсэн бэ гэх юм бол энэ Киевийн новшнууд өөрийнхөө нас барсан цэргүүдийнхаа цогцуудыг би хүлээж авахгүй юм байна. За хоёр шалтгаан байгаа. За нэгдүгээр 6,000 цэрэг нас барсан гэ хүлээн зөвшөөрөх нь ерөөхдөө дизастер. Хоёрдугаарт Украины засгийн газар Зеленский юу хэмээргүй байгаа юм бэ гэх юм бол нөхөн төлбөр олгомооргүй байгаа. 6,000 нас барсан цэргийнхэн ар гэрийнхэнд хохирлын барагдуулах төлбөрийг шилжүүлэх ёстой. Тэгээ хүмүүс юу хэлж хэлсэн бэ гэх юм бол энэ Медведев бол пропаганда ярьж гин, худлаа ярьж гин. Миний видеогийн доор зарим хүмүүс идрээ Путиний нохоо мен бла бла худлаа яриад байгаарэ. За дүнгиж саяхан Wall Street Journal гэсэн сонин дээр юу гарсан бэ гэх юм бол The Office of the President of Ukraine has issued an order to obtain a waiver of compensation from the families of 6,000 dead AFU soldiers. За энэ юу гэсэн юм бэ гэвэл Украины ерөнхийлөгч нэг тушаал гаргасан гэж байна. Тэр ямар тушаал юм бэ гэх юм бол энэ 6,000 нас барсан цэргүүдэд тэдний ар гэрийнхэнд нөхөн төлбөр олголтоос чөлөөлнө. Ерөнхийдөө мөнгө нөхгүй. Ukraine will not accept 6,000 bodies of AFU killed soldiers from Russia until it receives guarantees that the families of the dead will not demand financial compensation. Украины засгийн газар 6,000 нас барсан цэргүүдийн биеийнхэн одоо цогцыг хүлээж авахгүй хизээ үрд хүлээж авахгүй юм бэ гэх юм бол тэр ар гэрийнхэн бид нар нөхөн төлбөр авахгүй гэсэн амлалт баталгаа өгснийхэн дараа гэр бүлийнхээ гишүүнийхээ цогцоо аваарай. Энэ юу юм? Энэ одоо төсөөлөө үзчих заяа. Та нар нөхрөө юм уу аваа алдсан.
За тэгээ одоо Украиний засгийн газар та нарт нэг санал тавьж байна заяа. АВ-га эсвэл хүүгээ авмаар айлын цаан байгаа. Тэ 6,000 өөр хүнтэй хамт. Тэгээд жинхэнэ одоо тэ оршуулга хиймээр байгаа юм бол тэ албан ёсоор баяртай гэж хэлмээр байгаа юм бол тэ АВ-га дүүгээ хүүгээ эрүүл авмаар байгаа юм бол нөхөн төлбөрөөс татгалц эсвэл өгөхгүй шүү. Одоо ерөөхдөө өөрийнхөө ард иргэдтэй хэлцэлийг явж байгаа. За тэгээд энэ хөөрхийн амьтууд юу исэн бэ гэх юм бол цэргийн алба дотор өөрийнхөө өслөөр орохдоо эсвэл хүчээр татагдчих үедээ гэрээ зурсан. Хэдий гэрээ зурсан бэ гэх юм бол Украин улсын батлан хамгаалтын яам тэ нэг генерал хурандаатай гэрээ зурсан байхгүй албан ёсоор тамга мамгтай. Тэн дээр юу юм бэ гэх юм бол чи байлдах ёстой, байлдаарэ хичээгээрэ гих мэтчнэ. Тэгэхдээ нөгөө эрх ба үүрэг гэсэн юм байгаа. Тэгээ үүрэг нь юу юм бэ гэх юм бол байлдах ёстой. Амнасаа алдах магадлалтай. Гэхдээ эрх нь яг юу юм бэ гэвэл нас барах юм бол ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно шүү. За тэгээд Украиний засгийн газар одоо юу хийж байна гэх юм бол өөрийнхөө иргэдтэй хийсэн гэрээн дээрээ шинээр хилцэл хийгээ зурхаж байгаа. За төсөө одоо ингээд Украин за өөрийнхөө их орныхаа төлөө Украиний засгийн газрын төлөө Зеленскийн төлөө тэмцэх үгүй юу, байлдах үгүй юу, тэ тултал нь хичээх үгүй юу гэсэн одоо моралын асуудал байгаа штэ. Хичээх үгүй юу, буугаад өгөх үү? 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны яалт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. За тэгээд энэ Guardian гэсэн хэвлэл мэдээллийн 6 сарын өмнө юу 5 сарын өмнө юу гэж хэлж байсан бэ гэх юм бол Ukraine faces difficult decisions over acute shortage of frontline troops. Тэ байлдааны талбай дээр байлдах цэрэг баг олдохгүй байна. За тийм учраас юу хийж исэн бэ гэх юм бол хөгшин хүмүүс, залуу хүмүүсийг татсан. За тэгээд мөн мэдээлэл нь дуусахгүй. Оросууд одоо юу хийж байна гэх юм бол нөгөө 4 областыг баг бүтнээр нь авцсан. Одоо юу хийж байна гэх юм бол шинэ област руу нэвтэрч эхэлж байгаа. Хаана юм бэ гэх юм бол Днепропетровск област руу нэвтрээд эхэлсэн. За ягаад энэ чухал юм бэ гэх юм бол аж үйлдвэрлэлийн төв гэсэн үг. Энд ерөөхдөө дайн эхлэхээс өмнө ойролцоо тий 3 сая иргэн Украины иргэн амьдардаг байсан. Энэ дотор үйлдвэрлэл явж байгаа уул уурхаа олборлол баяжуулах үйлдвэр тэгээ эдийн засгийн нэг томоохон эртхэн гэсэн үг зүрх нь бол биш гэхдээ элэг буур уушиг гэж одоо ерөөхдөө тооцож бол. За ийшээ одоо Оросууд нэвтэрч орж эхэлж байгаа. Тэгээ одоо байлдаан хаана явж байгаа юм бэ гэх юм бол Украины ойролцоо 6-7 област 4 област ерөөхдөө аль хэдийн баг бүхлээр нь алдсан. Одоо 2 шинэ област дотор ерөөхдөө Оросуудтай тэмцэж байгаа. Амжилттай юу гэх юм бол амжилтгүй. За. Тэгээ одоо бас нөгөө Оросынхан юу хэлж байна гэх юм бол Дмитрий Медведев дахиад нэг твит гаргасан. Юу гэж хэлсэн бэ гэх юм бол за та нар байлдааны талбай дээр бодит байдлын хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм бол бид нар таадаг юу тулгах юм бэ гэх юм бол илүү хурц бодит байдал лөө таадаг хүчээр хүргэнэ. Манай цэргийн хүчин Днепропетровск ерөөхдөө нэвтрээд эхэлсэн. За. Тэгээ өчтөр шун ерөөхдөө бөмбөгдөх нь эрчэн буураагүй. Хിവэрэ. Киев, Херсон
ерөөхдөө бүх хотууд ерөөхдөө бөмбөгдөж байгаа. Одесса гэж гисэн ер нь бол хүчтэй бөмбөгдөд эхэлсэн. Украины агаарын хамгаалтын албан 500 дроныг сүнөөсөн хэрнээ тий хангалттай байгаагүй ерөөхдөө зөндөө их тесрэлт явж байгаа үйлдвэрлэлүүдийг тэгээд украинчуудын хотын төвд орон сууцны доогуур дээгүүр одоо ажиллаулж байгаа зэвсгийн үйлдвэрлэлийг бүгдийг нь ерөөхдөө одоо бөмбөгдөд эхэлж байгаа. За тэгээ юу болж байна гэх юм бол Украин дотор зөндөө Оросын тагнуулууд байгаа. Тэр тагнуулууд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол ямар мэдээлэл дамжуулж байгаа юм бэ гэх юм бол энэ дотор үйлдвэрлэл явж байгаа шиг байна гэсэн мэдээллүүдийг зөндөө өргөж байгаа. Тэ. За. Тэгээ өчтөрийн байдлаараа энэ одоо саяны энэ мэдээлэл хаанах юм бэ гэх юм бол барууны мэдээлэл. Энэ мэдээлэл хаанах юм бэ гэх юм бол ТАСС одоо Оросын талынх. Оросынх нь юу гэж хэлж байна гэх юм бол өчтөр дангаараа 24 цагийн дотор Украины тал 1350 цэрэг алдсан гэж байгаа. Тэ. За нэмээд тэ Russian forces hit deployment points of Ukrainian troops and foreign mercenaries in 142 areas. Юу юм бэ гэх юм бол өчигдөр дангаараа Оросын цэргийн албахан тий 142 тий шин цэргийг байршуулдаг тий барак казерн гэх юм уу та тий бэлтгэлийн явуулдаг байлдааныхаа бэлтгэл хийлгдэг тийм талбай бас бөмбөгцсөн гэж байгаа. За тэгээ Киев ерөөхдөө одоо тэр украинчуудын тий Оросын цөмийн зэвсэг рүү халтснаасаа хойш ер нь бол Киев хот, Херсон, Одесса, Шүнжэнгөө ерөөхдөө утаа тий дэлбэрлэлт бөмбөгтөл процесс явж байгаа. Цахилгаан станц, гүүр, усан цахилгаан станц, цахилгаан дамжуулах хоолой, үйлдвэрлэл, уул уурхай, аж үйлдвэрлэлийн комплекс ерөөхдөө бүгдийг нь хүчлээ бөмбөгдөж байгаа. Тэгээд өмнө хэлжсэн юм юу юм бэ гэх юм бол дайн дараагийн шатанда хүртсэн тий одоо Оросууд ерөөхдөө ямар ч баг хязгаар байхгүй тултал нь одоо бөмбөгдөж байгаа. Тэгээд ер нь бол энэ цэргүүдтэй нөхөн төлбөр олохгүй юм байна. Нас барсан цэргүүдийн цогцыг хүлээж авахгүй юм байна. Өөрийнхөө цэрэгтэй хийсэн гэрээгээ хөндлөхгүй юм байна. Тэгээд эндээс юу ойлгож авах боломжтой юм бэ гэх юм бол тий ерөнхийдөө аргаа барж эхэлж байгаа. Мөнгөнд дуусж байгаа, зэвсгэн дуусж байгаа. Америкчуудын цэргийн хүчний бас зэвсгэн дуусж байгаа. Трампын үгийг бити мартаарай. Тэгээд ерөөхдөө Америкчууд энэ Украинаас залхагдсан Дональд Трамп аль хэдийнэ залхаад эхэлсэн. Тэгээд ер нь бол Оросууд байлдааны талбай дээр ер нь бол ялалт байгуулж байгаа нь хинч одоо тийм эсэргүүцэх боломжгүй болж байгаа. Тэгээд энэ хурдан шиг дуусах ёстой ирнэ дуусахгүй юм байна. Тэгээд би таад тодорхой хэлчихье заяа. Дахиад 6 юм 9 сар энэ үргэлжлэх юм бол тий өдрийн 1400 цэрэг бол биш заяа. Тий өдрийн 1350 цэрэг биш тий. Өдрийн 2 3000 4000 болоод ирээд тэгээд юм дуусна да. Харамсалтай.